За үзэгчдээ өнөөдөр бол 12 дугаар сарын 29 буюу монголчууд үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан түүхэн өдөр тохиож байна. За энэ өдөр Богд хааны өвлийн ордонд ирээд байна. Тэр 12 сарын 29-нд олноор өргөцсөн Монгол улсыг зарлан тунхаглахдаа Монгол төрийн хаан Синтед шашны хаанаар өргөмжлөгдөхтөө яг өмсөж байсан тэтэм нь барьж байсан эрхэн за зүүж байсан хит хутга нь за тухайн үед барьж байсан хөөргөн энд байж байгаа юм. За тэр өдрөө өмсөж байсан дээл 700 болгоны год зүүн хийсэн хантаац байж байгааг таах харж байна. За Богд хааны музейн хамгийн гол үзүүрүүдийн нэг бол миний энэ зүүн гар талд байрлаж байгаа Синти юм. За энэ бол Богд хааны 12 сарын 29-нд Богд хаанд өргөмжилж 1911 оны 12 дугаар сарын 29-нд үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулахдаа заларсан Синти байна. За энэ бол Дондог Дулам хатны заларч исэн Синти. За түүнээс гадна Монгол төрийн тамганы хайрцаг энд байрлаж байна. За энэ мэтчлэнгээр тухайн үеийн түүх шастрыг харуулсан олон түүхэн дурсгал энэ музейд хадгалагдаж байна. Богдын ногоон ордон бол 1893-аас 1905 оны хооронд баригдсан. За өнөөдрийн Богд хааны ордон музей гэж байгаа энэхүү ордон музей маань 7 сүм. За дээрээс нь энэ өвлийн ордон хэсгээс бүрдэж байгаа. За энэ өвлийн ордныг бол 1903-аас 5 оны хооронд барьж байгуулсан. За энэ дотроос ч Монголын хамгийн анхны цахилгаан холбоо энд байрлаж эндээс Хандвангийн өргөөрөө хамгийн анх татсан гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл тухайн цаг үед бол Хандван Богд хоёр бол шууд утсаар ярьдаг байсан байх нэ гэж ингэж хэлж болох юм. За энэ тойл бол Монгол улсын тухайн үеийн өөрийгөө бүтнээр нь харж болдог хамгийн анхны тойл. Өөрөөр хэлбэл энэ байшингаас бол их олон өнөөгийн харуулын шинжилэл инновац харагдаж байгаа үстэй тийм ээ. Тэр цахилгаан утас байжсэн байна. Ийм учиртай. Энэ зураг бол тухайн үеийн 1915 онд Крестовец гэж Оросын эчин сайдч байсан. За мөн тагнуулч гэж зарим эрдэмтэд хэлдэг. Тэр хүний зурсан зураг өнөөдрийн Монголоос бараг 2 дахин том газар нутагтай. Тухайн цаг үед Богдын гар ялж ирсэн газрыг зурсан. Ийм газрын зураг байна. За энэ бол хүлээлгийн өрөө юм байна. Энэ талдаа болохоор тухайн цаг үед чинь Богд хаан чинь шашин төрийг хослон баригч. Шашин төрийг хослон баригч учраас шашны талын мяндагтангууд за төрийн талын мяндагтангууд хоёр талдаа хуваагдаж суудаг юм. Хоёр сандлуудыг та бүхэн харж байна. Богд өөрөө энэ дээр суун 24 ширхэг Синти дээр сууж байгаа. Шалтгаан нь бол Богд бол 24 төрлийг 24 дахь төрөл гэсэн үг Жавдсан дарнтын хуйлгаанууд чинь Энтхэг төвд Хятадд гээд нийт 16 төрөөд 16 дахь төрөл нь бол өндөргийн занууд байсан. Тэгээд өндөргийн занууд маань Монголын анх дугаар Богд болсон. Тэгээд 16 дээр энэ 8 дугаар бүгдийн өргөө. Тэгээд 8 дахь төрөл нь болох энэ Наран гэрэл Төмөн наст хааны маань хаан маань 24 удаа хувилсан юм байна. 24 удаа хувилсныг нь илэрхийлэх юм 24 ширхэг албан дээр ингэж суудаг байжээ. Дондог Дулам хатны дээлийг бас таних нэг арга нь товч нь байдаг. Ийм Бадамлын ухаа цэцэгтэй цэвэр алтан товчтой дээлүүд байж байгаа. Энэ бол ёст дээл нь байна. Энэ бүс нь барын нүдэн шигтгээтэй алтан хуйтай юм хаш бариултай хит тутахтай ийм дээлийг та бүхэн харж байна. Энэ Дондог Дулам хатны бас нэг гангарааных нь малгай юм да. Сүүлийн үеийн бас амжилттай яваа бизнесмен улс төрчдийн эхнэрүүд бол иймэрхүү малгайг өмсөж шүү дээ. Энэ чинь бас улсын их тагнтай зиндаахч л байгаагийн л шинж байна. За тэр талд болохоор манай Дондог Дулам хатны
9 эрдэнэр бүтээгдсэн толгойн болт. Энэ 5.3 кг жинтэй. Тухайн цаг үеийн өндөр мэндагтай бүсгүйчүүд бол бас тэргүүн дээрээ нилээдгүй тийм эрдэнэс авч явдаг байсан бай. Энэ одоо Монгол ууны одоо сарвуу тэр эвэр сахал энэ төр нь болохоор сувдаар хийгдээд их биеийн юугаар шүрээр хийгдсэн байна. Энэ шүр сувдыг ихээр хэргэлдэг хаан хатуу юм. Эннийх нь бас цаад шалтгаан санаа нь бол сувдаар ард түмнийхээ нулимсыг шүрээр ард түмнийхээ цус зовлонг бэлэгдэж түүнийг өөрөө үүрч явна. Ард түмнийхээ нулимс зовлонг би үүрж яваамаа гэдэг. Одоо оруулан тарindаж өөрөлдвөл ард түмнийхээ нулимсыг зовлонг баг одоо асгахын тулд тэрийг өмсөж яваамаа гэж ингэж сэтгэж бясалгаж өмсдөг байсан юм байна гэж ингэж харагддаг. Богд хааны энэ одоо яг алтан уцаа байсан хувцас нь бол ерөнхийдөө бол цул алтан хувцас. Дотор талын нь бол яг дээлийн өнгө маягийн тийм даавуугаар хийсэн. Тэгээд энэ дон одоо алтан уцсын болохоор одоо угааж хэрэгэлдэг. Зөвхөн ингэ нэг галын дүл буюу галын дэлээр ингэж ариусгаж тэгж өмсдөг. Тийм материалтай хувцас байгаа. Энэ найдлагын дээл нь болохоор одоо тийм алтан уцаар байсан. Лун хийтэй тийм Богд хааны яг өөрийг нь өмсөжсэн. Яс цомтглийн тийм дээл. Эхнэр үе хатан авсан. Одоо ганц богд шүү дээ. Тэ. Тэр яагаад хатаа авч яах вэ гэхээр Монголын төрийн хатан сэнтийн эзгүй байж болохгүй. Тийм учраас номын ёсоор барилдлага хийж хатан болгосон байна гэж ингэж шашны талийнхан бол ингэж үздэг. Анх дугаар богд өндөргийн зан узрын хар үнэгэн жанч байна. Энийг зарим эрдэмтэд эхлээд нөгөө туулын хар түнэлд эзэн Чингис хаан чинь тухайн үед Тэмүүжин байхдаа тойрол вангаас нөгөө бүртийгөө мэрэгдүүд булаалгачаад очиж одоо тусламж хүсдэг шүү дээ. Тэгэхдээ өргөсөн хар булга байж магадгүй гэж ингэж эрдэмтэд үзэж байсан зарим эрдэмтэд. Энэ бол одоо Манжийн тухайн үеийн хаан Инх Амгалан хаан. Одоо өндөргийн чинь Инх Амгалан хааны зөвлөх номын багш нь байсан одоо хүн шүү дээ. Тийм учраас өндөргөнд гүн хүндэтгэлтэй ханддаг. Гэрхэн шалтгаанаар олон бэлэг өгсөн байдаг. Тэрний нэг бэлэг нь бол энэ хар үнэгэн жанч. Энэ нь бол одоо ерөнхийдөө Богд хаан маань одоо нэг хатуу үлийн ном гэдэг. Хатуу үйл одоо бүгдийн Бурхны шинийг одоо ингээд тэрсэл мэрсэл одоо тэрсүүднийг дарах маягтай тийм ном унш та. Одоо энэ цээжвч одоо бөөгийг шиг юм нэг унжуурхтай тийм дуулга өмсөд айдалж ирэлж байгаа одоо энэ доотлох нь одоо ээлт сүх ном сум гэсэн ийм юмнууд ингэж ашиглан хатуу үлийн ном уншдаг байсан тийм одоо өмсөлүүд нь бол энд байгаа даа. Маш сонирхолтой гоё санагдчих. Хамгийн сонирхолтой татж байгаа нь хамгийн сонирхолтой татж байгаа нь нөгөө Дондод олон хатны готл уран хатамталтай нөгөө нэг зүү араас ойтолтой болохоор. Би анх удаа үзэж чинь тэгээд үнэхээр гайхамшигтай юм байна. Манай хааны идэл чиглэж байсан юм уу? Ди болтол ингээ сайхан хадгалагдсан байгаа. Тэр юм байна. Богд хааны музейг анх удаа ингээд арчуудыгаа үзээд явж гэн сэтгэл маш өндөр байна. Өмнө нь ерөөсөө үзэж байгаагүй шинэ соргог гоё эртний тийм музейг үзлээ. Үнэхээр бахархалтай байт юм байна. Жан гоёс. Энэ музейг нөгөө орж иж үзхийг маш хүссэн. Тэгээд 3 сар марын дараа орчиж байна. Тэгээд нөгөө үүднээс орж ирэхэд л амар сонирхолтой байсан. Яг оргил ачааллын үед бол өдөрт ерөнхийдөө бол нэг 300-аас 400 хүн ирнэ. Наадмын үед ерөнхийдөө бол нөгөө хүмүүс нөгөө наадам л гээд ирж явахдаа одоо амралтын өдрүүдийн хилцэн тийм үеэр ерөнхийдөө бол хүмүүс юм хөвчлээ ирдэг. Тэгээд ерөнхийдөө бол Богдын ордны, Өвлийн ордны, Зуны ордны одоо нэг бурхан шнууд байдаг. Бохтууд ирж залбирч мөрөгдөв. Энэ хантаас 17 хийтэй байдаг. Тэгээ нэг хээнд 22,000 ширхэг сувд ордог. 0 сувд гэж ярьдаг л да 0.7. Одоо өнөөгийн үнэлгээгээр бол нэг ширхэг сувд чинь 5-аас 7 юан. Тэгэхээр зөвхөн сувдыг нь авахад Монгол
ханшаар бол нэг тэр гарan төгрөгний сувд авч яж энэ фантазийг бүтээж ийн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Бас сонирхолтой байгааз өргөө бол хатны маань одоо өдрийнхөө цааны дараа ч юм уу түр амс хийхдээ амс хийдэг юм өргөө нөгөө. За ингэсгээ сэргээдэг ч юм уу, тийм ээ. Тийм учраас энэ түр амс хийдэг сандал, за ор эсрэг гэж ярьдаг, тийм ээ. За өөрийнх нь тол зэргийг энд байгааг та бүхэн харж байна. Гинэмбэл гэдэг хатныг бас их хатны нутгаас залсан байдаг. За тухайн цаг үед бол одоо Монголын хамгийн анхны мисийн тэмцээн зохион байгуулж одоо их хатныг баг хатныг шалгаруулсан гэж ингэж бас ярьдаг. Тийм учраас гоо үзэсгэлэнтэй оюун санааны хувьд өндөр, за жодлүүжин бас тавьдаг байсан гэж ингэж бас үздэг. Манай хатан чинь жодлүүжинч байсан юм шүү дээ. Тэрнтэй тандагдлам хатан. Тэрнтэй адилхан бас лүүжин бас тавьдаг байсан ч гэж ингэж ярьдаг. Тэгэхээр энэ хүний маань одоо зургийг энцэлсэн байна. За энэ хүний эдэл ширгэлж ирсэн зүйлсийг бид нар сурвалжилж, зарим зүйлсийг одоо энд бас дэлгэн тавьж байна. Хантааз, за аяг, тоорцогны зарим хэсэг, за гоёл чимэглэлийн зарим хэсгийг авч бид нар ингэж тавьсан байгаа. 1937 онд тулгар биетэй байхдаа уудан хороогдсон ийм хүн харамсалтай. Одоо дээрээс нь түүнээс өмнө бол хөрөнгийг нь 2-3 удаа хураасан юм бол үлдээгүй нь л одоо тодорхой, гэвч одоо энэ хүнийг хааныг нирванд руу үзүүлсний дараа нутагт нь буцаахад бас нилээдгүй ачаа та нутаг буцаасан гэж ингэж яригдаг. Түүний үлдсэн жижигхэн одоо зүйлсийг энд дэлгэн тавьсан байгаа. За энд хааны маань унтлагын асар байна. Энэ бүгд сум модоор хийгдсэн. Манай энэ дээр байгаа сандал, за энэ хааны чимэглэг дээрээ сум мод. Энэ сум мод бол одоо төмөр мэт бат бих учраас олон аныг үдлээч та ингээд бүтнээрээ ингээд бидэнд үлдснээрээ сайхан зүйл. Энэ дорн дахныхын хамгийн одоо дээд гэж үздэг энэ хаш шидлүүд маш их байдаг. Энэ хаш шидлүүдийн зарим хэсгийг та бүхэн харж байна. 6 дугаар зууны үеийн Япон бар байна гэж энэ Тайваны ордон музейн ерөнхий куратор гэж таньж байлээ. Энэ бол одоо нэлэгдэшгүй тус. Ийм бар хамгийн багадаа ер нь нэг 20-30 сая доллараас эхэлж дуудагддаг гэж. Богд бол өөрөө маш их тийм шинэлэг, соргог, сонин хачин зүйлсдэх дуртай байсан. Бас 1901 онд одоо бүтээлгсэн юм чихмэл амьтдыг. За энэ бол зөвхөн шуунууд нь байна, тийм ээ. Энэ одоо танкинд. Энэ шуунууд дотор одоо төрөлзүүлэн үгүй болчихсон бас зарим амьтдын шуунууд ч бас биш үү. За энэ бол манай өндөргөн цаан узрын өөрийн мотраар бүтээсэн бүтээлүүд болох 21 дархи чуулбар, за 2 мөрөн дээрх бадам цэцэг, за энэ бие, за энэ суйруулах бадмуудыг тус тусад нь одоо баримлаар бүтээгээд дараа нь гагнадаг. Гэтэл одоо энэ гагнаас нь мэдэгдэггүй гэж нэг үздэг. Энэ 17 дугаар зууны үеийн бүтээл шүү дээ. Тэгээ дээрэс нь бурхны тэг гэж юм байдаг. Энэ бурхны тэгийг бид нар хавтгай цаасан дээр буюу 2 хэмжээстэй л бүтээж чаддаг байсан бол өндөргийн зан узрын бурхны тэгийг энэ баримлд одоо оруулж ирж яг энэ тгийнхэн дагуу хэмжээсийнхэн дагуу бүтээж чадсанараа одоо өндөргөний тэг гэдэг юм тусдаа баримлын юу гэдгийг урсгал чиглэл гарсан. Үсгэлэнтэй дээрээс нь тэр бурхтын царай энэ бал бэнтгэгийн одоо царайнаас өөр Монгол дүр төрхийг шингээж чадсанараа бас нэг онцлог болж байдаг. За дараагийн нэг том онцлог бол энэ баримл нь тийм хөшүүн биш, уян налархаа, хөдөлгөөнтэй байж хийж чадсанараа энэ одоо өндөргөний урлаачийн талынхаа
хувьд л одоо онцгой үе юм байна гэдэг нь одоо энэ баримлуудаас тэр дундаа энэ 21 дарих за ногоон дарихаас л одоо онцгой харагддаг гэж ингэж хэлж болно. Манай хүрээ хийцийн бурхдууд одоо энэ талтай энэ аль нь өндөр гэнээс өвтэй ийм эдл байгаа юм. Сүүх тэрэг нь байж гэн. Энэ сүүх тэрэг бас хид би энэ сүүх тэрэгийг одоо баг усгийн аялалд энэ тэргийг хэрэгэлдэг ойр зур гаргаж явахдаа хэрэгэлдэг байсан юм байна. Тэгээ баг усгийн аялал гэдэг зураг нь энэ л дээ. Хаан гадагшаага явбал ямар хамгаалалттай албатай. За ямар одоо өвлөөр найрал хөгжимтэй. Ямар туг хярыг мандуулж явах юм. Хэнийг дагуулж явах юм бэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Бохирхууштай зүйл. Тэгээд түүхийг тайлбарлаад, түүхийг судлаад ингээд бүр ингээд гүнзгийрүүлээд ингээд судлах юм бол богдын түүх мөн одоо Бандуудлын матны түүх гэдэг бүр тийм урт. Одоо хизээч тэгж тайлгаж байгаагүй нууцуд ихтэй, гайхшуулсан зүйл ихтэй. Тийм хүмүүсүүдийг бол бас миний хувьд бол би одоо бохирхууштай зүйл. Эр зоригоор нарийн нандин улс төрийн ухаанаар холж бодрлоор замагадгүй ирээд шиг хувилгаан чанараар бүтээж чадсан энэ их тусгаар тогтно юм аа. 111 жил яа. Энэ жил тохиож байна. Энэ үндэсний хэрэгчлээ тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан энэ өдөр бол өнөөдрийн орчин үеийн Монголын хамгийн анхны эхлэл байсан. Тийм учраас энэ тусгаар тогтнолыг бол хүн бүхэн зүрхнийхэн чандад оюун санаандаа дандаа бодож дэлгэрүүлж явах ёстой гэж ингэж боддог. Тийм учраас аливаа улсад чинь хамгийн үнэтэй зүйл бол тусгаар тогтнол шүү дээ. Энэ тусгаар тогтнолыг 21 он бол хамжлахт ёсыг харж ард түмний арчлыг бий болгосон. Ингэснийхэн шалтгаанаар 61 онд бид нар нэг зүүнцний байгууллагт элсэж өнөөдрийн энэ Монгол улсыг бүтээх, хөгжиж дэвших, орчин цагийн бусад улс орнтой нэгэн адил эрх хэрэгчлөөтэй амьдрал ахуйн гол үндэс шалтгаан бол энэ үндэсний хэрэгчлээ тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан өдөр юм аа. Энэ өдрийн халуун мэндийг одоо Монгол олон түмэндээ энэ хааны ордноос хөрөлбөл энэ одноорогдсон Монгол улс үндэсний хэрэгчлээ тусгаар тогтнолоо сэргээ мандуулах анхны шанг татсан бодлыг татсан энэ ариун өргөнөөс дахин даагуйтай өргөж байна.